Сайн байцгаана уу? Энэ удаагийн бичлэгээр ROM Remote Desktop гэдэг TeamViewer шиг AnyDesk шиг хоёр компьютерыг алсын зайнаас холбож удирддаг програмыг танилцуулж байна. За ингээд ROM Remote Desktop гэж хөвчөд Google дээр хайчих нь гарч ирсэн хэсгээс нь бол яг бичлэг дээр байгаа дарааллын дагуу install болон одоо тиймээ зөвшөөрч ийн гэсэн командуудыг ашиглаад суулгана. За энэ хэсэгт бол програмын install файл татагдсан байна. За ингээд мөн энэ дээр хоёр дарж ажиллуулад програмаа суулгах юм аа. За суулсны дараа компьютер дээр өөрийнхөө компьютерийн одоо нэрийг өгнө. За магадгүй офисын компьютер ч юм уу, гэрээ компьютер ч юм уу ялгах шаардлагатай байж магадгүй тийм ээ. За ингээд ялгаад өгч. За хамгийн багадаа 6 оронгоос бүтсэн тоо үсэг олилцсон байж болно, дан тооч байж болно те. Тухайн програмыг ашиглах пин код үүсгэж өгөх ёстой. За мэдээж пин кодыг бол бас одоо нууцлаа хадгалах ёстой болно. Хэрвээ таны энэ remote desktop-ийн пин кодыг мэддэг өөр компьютераас холбогдохыг хүссэн бол таны зөвшөөрлөгөөр шууд холбогдох боломжтой. За бусадтай одоо өөрийнхөө компьютерт нэвтрэх боломж олгохын тулд share this screen гэдгийн generate code гэдэг хэсгээр дарна. За ингэснээр нэг удаагийн хугацаанд 5 минутын хугацаанд нэг удаа 5 минутын хугацаанд хүчтэй байх 12 орон бүхий нууц кодыг танд үүсгэж өгнө. За гэхдээ нэг удаагийн холболтын цагийн хязгаар бол байхгүй. Дундаа тасраад дахиад 10 минутын дараа холбогдох юм бол энэ кодоор холбогдох. За ингээд нөгөө хүн маань таны өгсөн кодоор ингээд хийгээд танаас зөвшөөрөл хүснэ. За ийм имэйл хаягтай хүн таны компьютерыг удирдахыг хүсэж байна. Хэрвээ зөвшөөрж ивэл share, зөвшөөрөхгүй бол cancel гэдэг товчийг дараад таймер одоо хариултаа үзүүлнэ гэсэн. За иймэрхүү маягаар бол өөрийнхөө компьютераас бусдын компьютер тэмдэг, эсвэл бусдыг өөрийнхөө компьютерт нэвтрүүлэх юм боломж байна. Амжилт хүсье.